Сайн байцгаана хүүхдүүд ээ. Та бүхэндээ 11 сарын 25-ны өдрийн математикийн даалгаврын бодол тайлбар хариу хүргье. 1-р ажил. Илэрхийлэл бодох юм байна. За энэ илэрхийлэл маань 4 үйлдэлээр бодогдох нэ. 500-аа 100 хуваагаад гарсан хариуг 1218-аар үржүүлэх. Гарсан хариуг нь 3 хуваагаад 788-ыг нэмэхэд 2818 гарчээ. За 2-р ажил. 1-р нэмэгдэхүүн 120. 2-р нэмэгдэхүүн нь үл мэдэгдэх тоо ба 3-ын үржүүр. Нийлбэр нь 375 бол үл мэдэгдэх тоог олоорой. За энэ өгүүлбэрээ сайн ойлгож уншаад тэгштгэл зохиогоод бодчихно. Багш нь тэгштэглээ ингээд зохиочих тий. За 1-р нэмэгдэхүүн 120 гэсэн учраас 120-оо авчиж. 2-р нэмэгдэхүүн нь үл мэдэгдэх тоо ба 3-ын үржүүр гэсэн учраас үл мэдэгдэх тооны оронд c-г тавьчих. C-г 3-аар үржүүлээд ингээ 2-р нэмэгдэхүүн. За энэ 2 нэмэгдэхүүнийг нэмэхэд 375 гарчээ. За тэгвэл 120 дээр c ба 3-ын үржүүрийг нэмэхэд 375 гараад байна. Тэгвэл c ба 3-ын үржүүрийг олохдоо 375-аас 120-ыг хасаад олчих. За c ба 3-ын үржүүр 255 гарчээ. За одоо c-тойгоо олохын тулд 255-ыг 3 хуваагаад c тэнцүү 85 гэж гарч байна. За одоо c-гийнхаа оронд 85-ыг орлуулж үтээд шалгахад 375 гарч байна. 2-р тэгштгэл. 6486 дээр 5979-ыг нэмээд 45 ба А-гийн үржүүрийг гасахад 12375 гарах нэ гэсэн ийм тэгштгэл байна. За энэ тэгштэглийг ажиглаад харах юм бол 1-дүгээрт нь эхний 2 нэмэгдэхүүний нийлбэрийг олчих юм байна. За 6486 дээр 5979-ийг нэмэхэд 12465 гарч. За 12465-аас 45 ба А-гийн үржүүрийг хасахад 12375 гэдэг хариу гарсан байна. За 45 ба А-гийн үржүүрийг олохын тулд 12465-аас 12375-ыг хасах нэ. 45 ба А-гийн үржүүр 90 байна. За одоо А тоогоо олохын тулд 90-аа 45 хуваацах. А тэнцүү 2 гэсэн хариу гарч байна. За одоо А-гийнхаа оронд 2-ыг орлуулад бодоод шалгаад үзэхэд бидний тэгштгэл зөв бодогдсон байна. За 3-р ажил. Хоорондоо 1200 км зайтай 2 хотоос өглөөний 7 цагт 2 машин өдөөсөө хөдөлж нэг нь цагт 45 км хурдтай. Нөгөө нь цагт 75 км цаг хурдтай явж уулзваа. Тэд хэдэн цагт уулзсан бэ гэсэн юм өгүүлбэртэй бодлого. За өгүүлбэртэй бодлогоо бодохын тулд эхлээд өгүүлбэрээ 2-оос 3 удаа маш сайн уншиж ойлгосон байх ёстой. Өгүүлбэрээ ойлгочих юм бол бодлогоо бодоход амархан байдаг. За багш нь дараах байдлаар товччихлээ хийжээ. А хотоос Б хот хүртэлх зай нь 1200 км. Хоёр хотыг А, Б хот гэд үсгээр тэмдэглэж. За мэдэгдэж байгаа зүйл нь 1-р машин 1 цагт 45 км хурдтай. 2-р машин 1 цагт 75 км хурдтай. Өглөө 7 цагт нэг зэрэг гарсан байна. 2 А, Б хоёр хотоос хөтөлцөөд гарсан байна. Хэдэн цагт уулзах вэ гэдгийг л олох юм байна. За тэгвэл энэ бодлогынхаа өгүүлбэрийг багш нь дараах зураглалаар тайлбарлаж тэмдэглэжээ. Хоёр хотыгаа хэрчмээр тэмдэглээд А, Б үсгээр тэмдэглэж. За хоёр хотын хоорондох зай нь 1200 км. А хотоос гарсан машин цагт 45 км хурдтай яваад байна. Б хотоос гарсан машин цагт 75 км хурдтай яваад байна. За энэ хоёр ингэж хоёр талаасаа хөтөлцөж явсараад замдаа уулзах нэ. За тэр уулзах хэсгийг багш нь сумаар тэмдэглэсэн байна. За энэ хүү зураглалыг сайн ажиглавал бодлогоо бас сайн амархан ойлгоно. За бодолтой хийсэн байна. Хоёр машин маань нэг зэрэг гарсан. Тэгээ нэг цагт 120 км 45 дээрээ 75-ыг нэмээд 1 цагт 120 км зам яваад байгаа юм байна. Замыг хороогоод байна гэсэн үг. За тэгвэл 1200 км замыг энэ хоёр хэдэн цаг явж уулзах вэ гэдгийг л олох юм байна. Тэгээ 1200-аа 120 1 цагт 120 км зам яваад байгаа юм чинь 1200-аа 120 хуваацахаар 10 цагийн дараа уулзна гэж гарч байна. За бидний олох гээд байгаа гол юм бол хэдэн цагт уулзах вэ гэдгийг л олох гэж байна. Тийм учраас өглөө 7 цагт нэгэн зэрэг гарсан юм чинь 10 цагийн дараа хэдэн цаг болох вэ гэхээр 7 дээр 10 цагаа нэмчих. Тэгвэл оройны 17 цагт уулзах нэ.
За 4-р ажил. Өгөгдсөн тоонуудыг өсөх дарааллаар ирэмблэн бичээрэй гэж. За энэ өгөгдсөн тоонуудад эерэг сөрөг тоонууд өгөгдсөн байна. За тэгвэл энэ дасгалыг хийхин тулд багшийнхаа тавьсан тоон шулууны зургийг сайтар ажиглаарай. За энэ тоон шулуун дээр яг голдон тгийг тавьсан байна. Тгийн баруун гар талд дан эерэг тоонууд бичсэн байна. 1 2 3 4 5. Тгийн урд талд буюу зүүн гар талд нь дан сөрөг тоонууд бичигдсэн байна. Хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4, хасах 5. За энэ тоон шулууныг ажиглаж яагаад хамгийн бага тоогоо хамгийн урд өсөх дараалалаар байрлуул гэсэн учраас хамгийн бага тоог хамгийн урд нь бичнэ гэсэн. За тэгвэл хамгийн бага тоон хасах 7 байна. Тэгээ хасах 4, хасах 1, тэг 2, 3, 5, 9, 12 гэсэн дарааллаар байрлуулжээ. 5 дугаар ажил. Тэгшин цэгтийн хүрээний урт 16 см бол урт ба өргөн нь хэд байж болох вэ гэж боломжит тоонуудыг олоорой гэсэн. За энэ бодлогоос бол бид нэр талбай олохгүй зөвхөн урт өргөнүүд нь хэд байж болох вэ гэсэн боломжуудыг л олох юм. За 1-р боломж нь урт нь 7 см байхад өргөн нь 1 см. За 7 дээр 7-ыг нэмэхээр 14, 14 дээр 1-ийг нэмэхээр 15, ахаад 1-ийг нэмэхээр 16 гээд 1-р боломжинд гарч. За 2-дугаарт нь урт нь 6 см, өргөн нь 2 см. 6 дээр 6-ыг нэмээд 12, 12 дээр 4-ийг нэмэхээр 16. За 3-дугаар боломж. Урт нь 5 см байвал өргөн нь 3 см байна. 5 дээр 5-ыг нэмээд 10. За өргөн нь 3 дээр 3-ыг нэмээд 6. 10 дээрээ 6-ыг нэмээд 16. За 4-р боломж. Урт өргөн бүгд бүх тал нь 4 см байж. За тэгвэл 4 тал нь дөрвөлээ 4 см бол энэ квадрат дүрс байх нэ. 4 4-ийн 16 гэдэг периметр нь гарч байна. За тэгвэл дэвтэртээ эдгээр хэмжээнүүдээр зураад үзэх юм бол 4 янзын өөр тэгшинцэгт зурагдах нэ. Та нар зураад туршаад үзээрэй хүүхдүүд. За 6-дугаар ажил. Хамгийн их 4 оронтой тоог 4 дахин ихсгээд 1000-аар томилоорой гэж. За хамгийн их 4 оронтой тоо маань 9999. 9999-ийг 4 дахин ихсэх гэсэн учраас 4-өөр үржүүлэхэд 39996 гарчээ. 39996-г 1000-аар томилох юм. За 39996-гийн 6 нь бол 1-ч. 6-гийн өмнөх 9 нь 10-т. 9-ийн өмнөх 9 100-т. 3-ын арын 9 1000-т. Тэгэхээр 3-ын арын 9-ийг бид нэр томилох нэ. За 40,000 руу ойрхон уу 30,000 руу ойрхон уу гэж харахад энэ тоо маань 40,000 руу ойрхон байх нэ. За анхааран сонссон хүүхдүүдтэй баярлалаа. Өөрсдийнхөө даалгаврыг шалгаад алдаагаа засаарай хүүхдүүдтэй. Баяртай.